За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол ямар өгөгдөл вэ? За энэ хичээлээр хүүхдүүд юу ойлгох вэ гэхээр өгөгдсөн байгаа диаграмыг харан ямар өргөдөл болохыг тодорхойлж сурах, дүгнэлтийг тайлбарлах. За сэдвүүлэлт бол онолд нэг сонин зураг байдаг. Гэвч түүнийг үйлс ойлгодгүй төрөл бүрээр нь эргүүл тайруулж харж үзсэн боловч зургийн учрыг ойлгосонгүй. Тэгээд энэ хичээлээр тэр зургийн учрыг олох болно. За бодлого 1. Эрдэнэ нэлэх хүүд нэлээ хідэн лего тоглоом байдаг. Түүнийг эмх замбараагүй шидээ дараа нь эмхлүүлэх мөн бүртгэх болдог. За тэгвэл одоо түүнийг хурдан бүрэн байгааг яаж шалах боломжтой вэ гэдгийг бүгдээрээ харъя. За ингээд өнгөөр нь нийлүүлж тавья. За эрдэнэ нэлгийн лего тоглоом бол 10 шиг байх ёстой. За тэгвэл цэнхэр өнгөрөн, ногоон бүрэн, улаан бүрэн, шар өнгөрөн. За энийг тоглоомоо 10-10-аар нь багцлж тоглоомоо бүртгэлээ. Тийм учраас эрдэнэ нэлгийн тоглоом бол бүрэн байна. За дараагийн дасгал. За хүүхдүүд засан хүн зуржээ. Засан хүнийхээ малгайг өөрсдийн дуртай өнгөөрөө зураарай гэсэн даалгавар авлаа. За гэсэн хугацааны дараа багш ямар өнгөөр зурсныг, бодсныг сонгож энэ хавчраар хавчаарай гэсэн мэдээллийг авлаа. За сурагчдынхаа засан хүний бодсон малгайны өнгийг харъя. За ногоон өнгөөр 5 сурагч бүтсэн байна. За хөх өнгөөр 10 сурагч бүтсэн байна. Улаан өнгөөр 5 сурагч. Харин шар өнгөөр 3 сурагч бүджээ. Аль өнгө нь илүү олон байна вэ? За цэнхэр өнгөөр бодсон хүүхдийн тоо бол олон байна. 10 байсан. За аль хоёр тэнцүү байсан бilé? Ногоон, улаан хоёр 5 байсан учраас тэнцүү. Харин хамгийн цөөн өнгөөр бодогдсон малгай өнгүүд юу байсан? Шар өнгө байсан. Энэ бол 3 өнгөөр бодогдсон байна. За тэгвэл нийт хэдэн хүүхэд оролцсон байгааг бүгдээрээ тоож үзье. 10, 15, 20, 23. Энэ ангийн бүх сурагчид яасан байна? Оролцсон байна. За үүнд одоо бүгд ямар нэр өгч болмоор байна хүүхдүүд ээ? Малгайны өнгө. За одоо бүгд дараагийн суулаа бодъё. За энэ зэрэг бүгдээ ажиглаараа хүүхдүүд ээ. За хүүхэд бүрд энэ ажлын хуудас бас өгөгдсөн байх ёстой. За үүнээс бид нэр ямар өгөгдөл болохыг тодорхойлж гаргах нь. За бүгдээ ажиглаж харъя. За юу өгөгдсөн байна вэ? Лэгт давтамжийн 1-ээс 10 хүртэл өгөгдсөн байна. За тус бүрд нь 4 ангилал байх нь байна. Түүний ангилал тус бүрийн өөр хэмжээтэй байна. За тэгвэл бүгдээ үүнийг тодорхойлж хэлье. За багш нь бодлогын өгүүлбэрийг хийж өгье. За амьтдын хүрээлэнд хэрэг очивол та нар ямар амьтдыг үзхийг хүсэж байна вэ гэсэн асуултаар багш судалгаа авлаа. За 10 сурагч бар үзхийг хүссэн байлаа. За тэгвэл эндээс аль баг нь ажиллах вэ? Багныг олоорой.
За 10 гэж байгаа учраас энэ баг нь бол 10 хүртэл зурагдсан байна. За тэгвэл энэ баг нь бүгдээрээ бар гэж бичье. За та нар өчтөн үсэн дээр цуг хийгээд яваарай. За тэгвэл барыг 10 хүүхэд үсгэх хүсжээ. За харин авраг том байгааг 5 сурагч үсгэх хүссэн. Тэр харгалзах багныг олоод могоо гэж бичээрэй. За энэ 4 байна, энэ 7 байна, энэ бол харин 5 байна. За энэ баг нь бол тэгвэл юу байх нь вэ? Могоог үсгэхийг хүссэн хүүхдүүдийг тэмдэглэсэн баг нь байна. За харин анаашийг үсгэхийг хүссэн 7 сурагч байлаа. Багныг олоод анааш гэж бичээрэй. За 7 харгалзах байна. За энэ бол анаашийг үсгэхийг хүссэн сурагчдын тоо байна. За харин үлдсэн баг ямар амьтан үсгийг хүсэж байгаа бол энэ бол арслан үсгийг хүссэн сурагчд байх. За тэр тоо хэд байж болох вэ? За харъя. Харгалзах босоод ихлэл рүү авч үзье. Энэ бол хэд вэ нөө? 4. За 4 хүүхэд яасан байна. Арслан үсгийг хүссэн байна. За одоо бүгдээрээ үүнээс хамгийн олон за аль баганд олон амтан үсгийг хүссэн хүүхдийн тоо харагдаж байна юм. За энэ бол юу байх нь 10. За харин хамгийн цөөн хүүхдийн тоо дэлгэсэн багныг харъя. Энэ бол арслангийн баг. За тэгвэл хамгийн олонг нь улаан өнгөөр будаарай. Мөн хамгийн цөөнийг хөх өнгөөр хүүхдүүдэд ялгаж будаарай. За одоо юу үлдсэн бэлээ? Энэ өгөгдөлдөө бүгдээрээ юу нэр өгөх ёстой. За тэгвэл ямар нэр өгч болох вэ? За амттын хүрээлэн. За бид нар сая энэ бодлого маань 1-ээс 10 хүртэл хуваартай байсан. За тэгвэл үүнийг өөр ямар аргаар илэрхийлж болох вэ? За баган диаграм зуръя. За хамгийн их нь 10 байгаа тийм ээ. 5, 7, 4 байсан. За тэгвэл бүгдээрээ үнийг давтамжийн 2 гэсэн хуваарьтайгаар авч үзье. 2, 4, 6, 8, 10. За эхний могоог зуръя. 4, 5. За энэ баг нь бол могоог илэрхийлсэн баг нь байна. За дараагийн баг нь бол гар. За өмнөх босоо тэнхилгийн хуваараас бол өөр байгаа нь юу байх нь вэ? Энд бол нэгжээр илэрхийлсэн байсан. Харин энд бол яасан? 2, 4, 6, 10 гээд авсан учраас одоо барыг бол ингэж зурх нэ. За энэ бол барыг илэрхийлсэн үсгийг хүссэн сурагчдын тоо байна. За анааш 7.
За 6, 7. За сүүлийнх бол арслан. За 4 гэж байсан учраас за амьтдыг хүрээлэн. За үүнээс харахад бол яах нь вэ? Бүгдээрээ энд мэддэхгүй байсан бүх нөхцлүүдийг бодож олж чадлаа. За давтамжийн тооноос хамааран босоо тэнхлэгийн хуваарийг бас нэгжээр бас юу яаж энд 2-оор бас 5, 10, мөн 100, 1000 гэсэн тоонуудаар илэрхийлж хийх боломжтой байдаг. За өнөөдрийн хичээлээр бид нар дүрслэлийг харж ямар өгөгдөл болохыг гүйцээж хийж чаддаг боллоо. Мөн давтамжийн тооноос хамааран хуваарийг ялгаатай хийж болдгийг бас хийж үзлээ. Анхаарал тавьсан та нартай баярлалаа.